нэгэнтээ одоо Монгол улсын 2026-аас 30 онд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэдэг бодлогын бичвэрээр бодлох гэж байгаа учраас энэ танхимд бас нэг зүйлийг сануулад унших гэсэн юм аа. Ялангуяа сайд нар анхааралтай сонсооч гэж хүсэх байна. Шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн реформ гэдэг мөрийн хөтөлбөрийг 2024 онд та бүхэн манд дэвшүүлсэн. Тэгжээж иргэдийнхаа саналыг авч өнөөдөр та бүхэн маань 68-аас сууж байгаа. За нийт 48 сар одоо засаглахын 2.5 жилийн аль хэзээ одоо ингээд төсөө баталцсан. За тэгээд би та бүхэн сануулах үүднээс энэ хэд юмыг уншиж өгье. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний 3 жилд 3% зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн 6% хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн. 3% хүүтэй зээл хэдэн авсан бэ? Хэдэн авахар төлөвлөж байна вэ? За дараагийн дугаарт 3,000 эмч, 10,000 сувилагч, 500 мэрэгсэн асархан ажилтан гадаад дотоодод бэлтгэх бодлого баримталнаа. Хэдэн мянган сувилагч хэдэр гадагшаа авчваа? Асуумаар байна. Дараагийн дугаарт багшлах хүний нөөцийг чадварчуулж цэцэрлэгийн багш 10,000, багангийн багш 2,000, ерөнхий боловсролын багш 11,000, англи хэлний 2,000, мэсүтийн 2,000 багшийг гадаад дотоодод бэлтгэх бодлого баримталнаа. Хүн намч гэсэн ялгаагүй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Заллин мэхэлж болохгүй. Дараагийн дугаарт төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж хил дамнсан холболтыг гүйцээ нүрсний экспортыг 100,000 тоннд хүргэнэ. Хизээ 100,000 болох вэ? За Go Mongolia арга хэмжээг үргэлжлүүлж гадаадын жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ. 2 сая шүү. Өөрөөсөө 3 саяулаа байж яаж ийм мөр хөтөлбөр дэвшүүлж ард түмнээ хурсан байна гэдгийг нэг тайлбарлаад байна. За 3D 4C онгоцны буудлуудыг орон нутагт байгуулнаа. Хэд байгуулагдвэ? Та бүхэн одоо энэ 5 жилдээ хэдийг барих нь вэ? За аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгон бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хуулиа санаачилсан уу? Хизээ 5% болох вэ? Шинэ хоршоо хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж арвтын системийн бүтцээр хоршооллыг дэмжинэ. Арвтын систем чинь одоо ямар шатантаа явж байгаа вэ? За тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх засгийн газрын гадаад өрийг 40-оос доош хувьд тогтмол хадгалж хувийн хвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй их усүр татах боломжийг олгоно. Сүүлийн 2 жил дандаа 60-д барьж байгаа шүү дээ. Тэгээд хизээ 40 болох вэ? За тэгээд энэ зөвхөн зах зугаасан шүү. Аз ТV-ийн хүний эрхийн төвийг Монгол улсад байгуулнаа гэсэн. Энэ ажил 5 жилд чинь орсон уу? Тэгээ эдгээрүүдийг та бүхэн маань энэс өшөө зөндөө дурдаад байвал маш олон зүйл залтвэ. Тэрийг Монгол Ардын намын 2024 онд улсын их хурлын сонгуулиар ялгатаа амлаж ирсэн зүйлүүдийн одоо мөрийн хөтөлбөр дээр тавьсан энэ үзүүлэлтүүдийг би та бүхнээс асууж байна. Одоо яг нэг нэгээр нь хариултаа авъя. Тэгээд тодруулнаа. За засгийн газрын өр бол 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 35.7 их найд төгрөг буюу GDP-гийн 39 орчим хувьтай тэнцэж байна. Тэгэхээр оны төгсгөлд энэ дүн бол 40 их найд 44%, GDP-гийн 44% бол хүрнэ. Тэгэхээр бид нэр төсвийн доктортой байдлын хуулиар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас сэтрэхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр 2026 онд бол бид төсвийн төсөөлөл дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 27 оноос бол 45 руу буулгаад за ингээд шатшаттай бууруулах арга хэмжээнүүдийг авж байгаа гэдгийг бас хэлье. За тэр татварын багц хуулийн шинжилгээг бол их хурл дөрвөн мэдүүлэх гэж байна. Legal Info дээр одоо баг сар гаруй хилцүүлгүүдийг өрнүүлсэн, саналуудыг авсан. Ингээд энийг бэлтгэхийн тулд сая одоо төсвийн хүрээний мэдээлэл дээр нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн цэнцэржүүлсэн орлогын харьцааг бууруулсан, 37 байсныг 30 руу буулгасан. Ингээд энэ орон зайд бол татварын шинжилгээг хийх тэр орон зайг бий болгож байна гэдгийг бас хэлье. Тэгэхээр энэ одоо татварын шинжил бол
хийгдэн бараг одоо төсөвт 4 их найд гарсан хэмжээний одоо ачаалал бол үүсгэн. Тийм учраас инхлээд энэ орон зайг бий болгох хэрэгтэй. Ер нь бол энэ замбраагүй төлөвлөлтүүд бол бидэнд одоо юм саад дотор учруулж байгаа мөрөөдлийн олон жагсаалтуудыг энэ жилийн төлөвлөгөө хөгжлийн хөтөлбөр тусгаснаас болж хэмжиж болохоо болсон. Тийм учраас энэ удаа 5 жилийн чиглэлийг тоо аргыг бол илүүтэй тавьж индикатор шалгуур үзүүлэлтүүдийг тусгаснаар бол энийг эргээд хэмжих болцоо бол одоо бүрдэж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн нэг намын мөрийн хөтөлбөр биш, 24 он парламентын сонгуулийн дараа 3 намын одоо мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг нэгтгээд их хурлаар баталсан бодлогын баримтч бол гэж бас ойлгож байна. За тэгэхээр аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бол 30 онд бид нар гадаад жуулчдын тоог 2 сая төгрөгнө гэдэг зорилтыг бол энэ 5 жилийн чиглэл дээр бол бичсэн байгаа. Гэхдээ энэ зөвхөн 2 сая төгрөгнөгээ зогсох биш. Энэ тоог ахиулахын тулд айл салбар ямар нэг хувиар хувь нэмрээ оруулах вэ гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нэрийн үр дүн дээр тухайн юм бичсэн. Тийм учраас жил болгон энэ тоо үзүүлэлтээр нь хянаад явна. За аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бол хөрөнгө оруулалтын хөтөлбөрт энэ 5 жилийн чиглэлийг дагалдуулаад нөгөө нисэх буудлуудыг шинжлэх төслүүд буюу Хинтээ аймаг, Чингис хаан нисэх буудал, Ховд, Төвсгөл, Дорнод, Өмнөгов гэдэг энэ аймагуд дээр бол энэ нисэх буудлуудыг барьж байгуулах асуудлуудыг тусгаж өгсөн гэдгийг бас хэлье. За мөн тэр 4 төвшний үр дүн ер нь бол одоо өмнөх нөгөө засгийн газар маань оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа энэ намын дарга байхдаа улсын их хурлд ялахын төлөө л одоо та бүхэн энэ тоонуудыг авч орж ирсэн шүү дээ. Тэгээ энэний чинь ард түмэн итгээд сонголтоо хийсэн гэж ойлгож байгаа. Одоо тийм учраас жоохон хариуцлагатай баймаар байна. Тэгээд одоо жишээгээр одоо хэдэн эмч 3,000 эмч 10,000 сувлагч 500 мэр гэсэн одоо асрагч эдэргээд ингээд айгүй тоогоор тавьчихсан байдаг. Тэгээд мөрийн хөтөлбөртөө тусгачаад энэ 5 жилийнхаа энэ чиглэл дээр тусахгүй юм. Тэрийг нэг хууль зүйн хувьд нэг тайлбарлаад өгөөч. тэг яг 2021 онд батлагдсан 5 жилийн чиглэл хуулийнхаа дагуу сонгуулийн циклийн биш үед энэ 5 жилийн чиглэл батлагдсанараа үүн суурилсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр жилийн төлөвлөгөө боловсруулагддаг. Тэгэхээр бид бол энэ 5 жилийн чиглэлийг бол илүү өдөрдөмж гэж ойлгох хэрэгтэй. Төсөл арга хэмжээнүүдийг тухайлан суулгадаггүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгаж явах ёстой. Харин 30 тэрбумаас дээш одоо төслүүд санхүүжилтийн шийдэгдсэн. Тэзүүн одоо боловсруулагдсан мөртлөө санхүүжилтийн шийдэгдээгүй бэлэн байгаа гэдэг 3 ангилд хуваагаад хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр нэг 188 төслүүдийг бол бичээд явж байгаа. Тэгэхээр саяны одоо таны хэлсэн төслүүд бол үйл ажиллагааны хөтөлбөр туссан учраас хэрэгжүүлэх үүргийг бол засгийн газар хүлээж ин. Тэгэхээр их хурл хяналтаа тавиа явна. Бодлогын чиглэл бол аль зүг рүү явах вэ гэдгийг чиглүүлж байгаа. Одоо direction буюу энэ өдөрдөмж гэж хэлж болно.